Маргааш нь Мөшех хоёр Израиль хүн зодтолдохыг үзээд эвдрүүлэх санаатай нэгэн мах цусны хүмүүс та нар хоорондоо ингэж зодтолдох хэрэггүй визээ гэхэд бардам омголон нэг нь түүнийг түлхэж хэнч чамайг захирагч шүүгчээр томилоогүй. Өчигдөр чи нэг Египт хүнийг алсан. Өнөөдөр намайг алах нь гэж хэлэхэд Мөшех Египтээс хурдан зайлж Медиан оронд очиж суурьшаад гэргээ авч хоёр хүүтэй болжээ. Үүнээс хойш 40 жилийн дараа Синай уулын дэргэдэх цөлд явхдаа Мөшех шатаж буй бутны дөл дунд Ёрвсын элч бий болохыг үзээд ихэд гайхан ажиглахаар дэргэд нь очиход би бол өнөртний өвөг Авраам, Яйцхак, Яаков нарын чинь өргөмжлөн дээдэлдэг ертөнцийн эзэн мөн хэмээн их эзэн хэлэхэд Мөшех чичрэн дагжиж их цахаас айлаа. Чиний зогсож буй газар ариун учраас шаахаагаа тайлсгай. Египт оронд дарлагдж буй Израильчуудыг харж гаслан зовлонгийнхэн дууг сонссон учраас би Тэнгэрээс доош бууж ирлээ. Тэднийг чөлөөлөхийн тулд би чамайг Египт оронд илгээе гэж ертөнцийн эзэн хэллээ. Энд чамайг захирагч шүүгчээр томилоогүй гэж урд нь Израиль хүмүүс хэлж Мөшехийг басаж байсан билээ. Гэтэл ертөнцийн эзэн шатаж буй бутны дунд Ёрвсын элчээн үзүүлж Мөшехийг захирагчаар томилон Египт оронд явууллаа. ертөнцийн эзний хүчээр Мөшех Египт оронд олон гайхамшигыг бүтээн улмаар Израильчуудыг чөлөөлж Улаан тэнгисийн дэргэд болон цөлд 40 жил удирдан байлгахдаа тэдэнд гайхамшигт хүч чадлаа үзүүлсээр байлаа. ертөнцийн эзэн намайг та бүхэн илгээсэн. Хожим миний адил нэгэн зарлагыг бас илгээе. Энэ хүн яг та нарын дундаас гар гэж Мөшех Израильчуудад хэлсэн гэж. Мөшех тийхүү цөлд бидний өвөг дээдэс Израильчуудын хамт байлаа. Тэгээд Синай ууланд байхад нь Ёрвсын элч ертөнцийн эзний үгийг хэлж өгчээ. Мөшех ертөнцийн эзний мөнхийн сургаалыг сонсож бидний хойч үеийн төлөө тэр сургаалыг дамжуулж өгсөн. Гэтэл нэгэн удаа Мөшехийг Синай ууланд гарсан хойно бидний өвөг дээдэс түүний үгнээс татгалзан басамжилж Египт оронд буцахыг хүсжээ. Тэгээд Мөшехийн дүү Ааронд хандан Египтээс биднийг дагуулж ирээд Мөшех өөрөө яачихв? Харин чи бидэнд Бурхан тахил хийж өгч шүтэн болгоно уу? Эндээс явахдаа бид тэр бурхнаа авч явъя гэжээ. Тийхүү шүдлэн үхрийн дүрстэй бурхан хийлгээд өмнө нь мал алж барьц өргөн бурхан бүтээж дуусныг найр хийцгээлээ. Үүний төлөө ертөнцийн эзэн тэр Израильчуудыг орхиж хожим хүнд цээрлэл үзүүлэхийн тулд улмаар Тэнгэрийн оддыг хүртэл хүндэтгэж эхлэхэд нь хориг саад тавьсангүй. Тэгээд зарлагуудаараа энэ тухай зөгнүүлж Израильчуудаа 40 жил та нар цөлд мал алж барьц өргөхдөө намайг хүндтгэх санаа төрсөнгүй. Та нар Мүлэх, Ремфан хэмээх бурхан хийж хүндтгэн Мүлехтэй зариулан тусгай гэр барьж Ремфанда зариулан одны дүрс бүтээж хаач явсан зөөж аваачдаг байлаа. Үүний чинь төлөө би та нарыг эндээс хөөж алс холын Вавилон хотоос хойд зүгт аваачна хэмээн бичүүлжээ. Дараа нь ертөнцийн эзэн Мөшехэд том майхан мэт сууц үзүүлжээ. Мөшех үүний дагуу майхныг барьлаа. Тэнд ертөнцийн эзэн ярьж хүмүүстэй харилцдаг боллоо. Тэр майхан цөлд амьдарч байсан өвөг дээдсийн дунд байлаа. Израильчууд өвөгдөөсөө уг майхныг уламжлан авчээ. ертөнцийн эзэн Израильчуудад газар өгөхийн тулд зарим орны ард түмнийг нутгаас нь хөөсөн байна. Ийхүү бидний өвгөд Иешуга удирдагчийн хамт энэ оронд ирэхдээ тэр майхнаа бас авчирчээ. Ингэж Израильчууд энэ нутагт суурьшсан юм. Давид хааны үеийг хүртэл тэр майхан энд байсан. Эртний Яахвын өргөмжлөн үздэг тэр ертөнцийн эзэн хожим Давид хаанд хайртай болж тэгээд би танд зариулан сүм босгоё гэж Давид хаан ертөнцийн эзэнд хичнээн хэлвч барьж чадсангүй.
Харин түүний хүү Шилмох энэ ажлыг хийжээ. Гэвч ертөнцийн агуу их эзэн хизээч хүний барьсан сүмд суухгүй. Түүний нэгэн зарлага эрт цагт энэ тухай ярихдаа Тэнгэр өгтөргүй миний ширээ мэт, газар дэлхий миний гиш гүр мэт. Та нар надад ямар ч сүм барих хэрэггүй. Би ямар ч орон зайд орж суухгүй. Хорвоо ертөнцийг бүтээсэн надад та нар өөрсдөө юу ч барьж өгөөд ашиггүй хэмээн ертөнцийн эзэн хэлв гэжээ. Та нар ертөнцийн эзэнд үл итгэж, түүний үгийг үл сонсож, бүх шиг зөрүүд загнаж байна. Та нар түүний ариун сүнсний үгийг дагахаас үргэлж татгалзаж байна. Үүгээрээ та нар өвөг дээдэстэйгэн адил юм. ертөнцийн эзний бүх зарлагыг өвөг дээдэс чинь өн эртнээс хавчиж ирсэн. ертөнцийн эзэн бидэнд ариун аврагчаан илгээх хүсэлтэй байлаа. Гэтэл түүний ирэх тухай зарлан тунхагласан хүмүүсийг өвөг дээдэс чинь алж байлаа. Эдгээр та нар илгээсэн тэр аврагчийг нь өстний гарт өгч алуулав. ертөнцийн эзэн эрт дээр үед Ермсын элч нараар дамжуулан сургаалan хэлсэн боловч та нар үл ойшоо. Гэж Стефан өгүүлэхэд зөвлөлийн улам их уурлан хэлгэнлээ. ертөнцийн эзний ариун сүнстэй Стефан дээш харж хараач. Тэнгэрт буй ертөнцийн эзний жавхлант сайхан байдал. Баруун талын хүндэт суудалд нь сууж буй түүний илгээсэн аврагч Есүсийг би харж байна. Гэж хэлэхэд зөвлөлийнхэн дургуйцаж чанга хашгиралд нь чихэн таглаад Стефаныг чулууд жалахаар шийдэн шууд хотын гадна аваачлаа. Тэд гадуур хувцаанд тайлж сүййлгэгч нэгэн залуугаар мануулаад Стефаныг чулуудаж эхэллээ. Стефан ертөнцийн эзэнтэй ярьж Есүс их эзэн минь ээ, сүнсийг минь хүлээн аваач гэж гуйгаад сүгдэн. Их эзэн минь ээ, энэ хүмүүсийн гмийг өршөө гэж чанга хашгираад нас барлаа.